Тэгээ Эрдэнэт хотын одоо математикийн ангийг сурч байхдаа хамгийн анхны дэлгүүрийг нээжсэн 6 дугаар ангид байхдаа гэсэн. За ерөнхийдөө бол бараг 100 газарлаа мэлцсэн. Гэхдээ хинж тооч угаасаа тэр чинь нөгөө хүүхдийн нурууны ирээдүйд те хүний нурууны мөрөлтөнд хүүхд байх цагаасаа ихсүүлээд энэ цүнх нөлөөлт юм а гэдээ ярьж байхад бол анх аавчууд манд гайхажсэн. Тренд болоод байгаа нэг систем байгаа. 7 хоногийн 4 өдөр ажиллах хамгийн анхны жил 30 цүнх зарж байсан. 30 цүнхийг зарах гэж бүтэн сар тайлбарлаа. Зарж дуусгаагүй үлдсэн байдаг. За би бол өгөөс алдааны цомрлог шүү. Би бол бүх алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр алдаа болгоно маань намайг хөгжүүлээд байгаа байхгүй те. Сөрөг командууд бол маш хэрэгтэй. Марууч бөдөж аваад хөргөчтөр шууд зогсоож аваад тий аав дайлаа шууд хөргөчтөн зогсоож аваад марууч ганцаа дундаас нь ингээд мөнгө төгрөгөө ингээд зогсоолчдаг. За сайн бацхан ингээд Сансуу подкастын ээлж нэгэн шинэ дугаар хэлж байна. Та бүхэндээ бид хүн дугаар болгоноороо сонирхолтой бизнес болон тэрний ард болж исэн, тулгарч исэн бэрхшээл, сул тал болон тэндээс яаж босч ирсэн алдаа оног сайхан ярилцдаг үлээ. За энэ удаагийн дугаар дээр бид нэр бүгдээрээ мерчендайз бизнес, за тэр тусмаа одоо мерч буюу одоо ингээд бараа бүтээгдэхүүн брендинг талааг одоо Монголд яаж оруулж ирдیں۔ Тэрийг яаж борлуулдیں۔ За дээр нь манайхан чинь голцоохон юм хуулих бараа бас хэрэглээд идэх, урдаас дөөрөглөө навид ирдэг те. Энтэй яаж тэмцэхтэй, ер нь юу болд энэ талаар одоо жишээ авч ярих болно. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор Альфа Азия компани гүйцэтгэх захирал гээ гантуй уралцсан ирлээ. Бас дэмж дуртахад тэрээр Монголын сайхан бүсгүй 2007 тэмцээний тэргүүн байрыг эзэлжсэн. Тэгээ бас одоо сонирхолтой зөндөө яриа өрнөх байх гэж бодож байна. Ингээд бүгдээрээ подкастаа эхлүүлцгээе. Сайн байна уу та? Сайн байна уу? За ингээд урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За тэгэхээр одоо энэ мерчендайзинг бизнес буюу одоо энэ бараа бүтээгдэхүүний аль биесний лицензтэйгээр нэрхийг авч тий лицензийн төлбөр төлж ингэж авдаг бизнесийг одоо Монголд бас нэг их байхгүй байх л та. Яг том одоо энэ сүлжээ дэлгүүрч юм тийм хүмүүс авч байгаа. Энэ бүтээгдэхүүн дээр бас ховор байх гэж бодож. Тэгэхээр энэ эрхийг ер нь яг ямар шат дараатай ямар дамжлагаар авдیں۔ Ер нь тэгээд ягаад та одоо ийм мерчендайзинг бизнес ч юм уу энэ одоо бүтээгдэхүүнийг авах одоо санаад төрсөн. Ер нь таны бизнес ер нь яаж эхэлсэн бэ санаа чинь тий. За тэгвэл гараанаас эхлэх юм байна гэж бодлоо. Нэг сонирхолтой төв ярмаар санагдаж байна. Би уусаа хүүхд таахын л ер нь бол худалдаанд трейдинг гэдэг энэ салбарын хүн гэдэг өөрөө одоо тэндээ орохоор маш аз жаргалтай ажиллах тэр одоо нөгөө мэдрэмж маань төрдөг, хөгжүүлэлт маань төрдөг гэсэн. Тэгээ Эрдэнэт хотын одоо математикийн ангийг сурч байхдаа хамгийн анхны дэлгүүрийг нээжсэн. 6 дугаар ангид байхдаа гэсэн. Тий. Ангийнхаа 4 найзыг ажилтнаар аваад хангамж худалдааны зөвлөх тэгээ борлуулалт гээд ингээд ажлууд даваад тэг компани байгуулад. Тэгэхээр 6 дугаар анги хүүхд компани болоход эцгийн нэр дээр байгуулсан баг тий. Үгүй тэр нөгөө нэг юм хийсрээр сургуулийн захиргаа зөвшөөрөөд хийсрээр нээж байгаа байхгүй юу. Тэгээд манай математикийн анги чи яг юм нэг давхартдаг гэсэн. Тэг хажуудлын подолын хэсэг хоосон байнгут наагур ингэж панер татчихагаад чупа чупс гээд дэлгүүр нээжсэн. Тэгээ чупа чупс нь болохоор яагаад тийм нэр өгсөн бэ гэхээр нэгдүгээрт би өөрөө асар дуртай. Хоёрдугаар тэгвэл манай сургуулийн гонц чупа чупсыг айгу үнэтэй зараадсан байхгүй. Тэгэхээр нь хангам манай нөгөө барааны менежер одоо хийж байгаа хүүхдтэй хэлээд за одоо ингээ бараа нийлүүлэхэд бид нар чупа чупсыг дээр нь ямар ч нэмэгдэлгүй маржингүй зарна. Бусад бүтээгдэхүүнүүдэд бид нар хэвийн маржин тавьж явна гэдгсэн. Тэгээд ерөөдөө ажилласан 3 сар ажиллахыг сургуулийн захиргаа зөвшөөрсөн байдаг. Тэгээд тэгээ ажиллаа 3 сарын цалингаа хангалттай тавиад цаана ашигтай ажиллаад гарсан байдаг. Ерөөдөө хүүхэд байхын ер нь худалдаа хийхээр энэ миний дуртай хобби учраас угаасаа хүүхд таасаа эхлээд ингээд тэр яавал би энэ салбарт амжилт болох уу гэж үргэлж боддог байсан. Нэг зүйлд бол айгүй итгэдэг байхгүй. Ер нь бизнесийн салбарт одоо 20 жил ажилласны хувьд харж байхад яг ингээд анханасаа л бодох нь айгүй чухал. Зорилгоо ингээ харчих юм бол угаасаа хүсэн хүсээгүй орж ирээл гэдэг. Тэгээ боломжууд яадаг вэ гэхээр угаасаа бодож байгаа учраас боломжууд өөртөө гарч ирдэг. Өөрөө тэрийг автоматар хажуугаар нь юусоо зүгээр өнгөрөөхгүй олж харж кетчап хийж чаддаг. Нөгөө эний чи одоо квантум физикээр хүртэл баталчаад байгаа шүү дээ тий. Тэгээ ингээ яваад ерөөхдөө бол за туршлага бол нэлээд их алдаа оноо тий зөндөө юм байсан. Тэгээд
ерөөхдөө 20 орчим настай байхдаа за окей дэлхийг тойрох хэрэгтэй юм байна. Би ингээд тойроод яг ингээд дэлхийн бусад хүмүүс хөгжилтэй улс орныхан яг яаж амьдардгийг, юу эргэлдгийг, дэлгүүр нь худалдааны систем нь ямар байдгийг үзмээр санагдсан. Тэгээд энийг яаж тэр боломжийг нээх вэ гэхээр одоо Эрдэнэ хотын зүгээр нэг төгссөн энгийн сурагч хүүхд болдог. Ингээд сургуулаар одоо ийш тийш Америк руу нисэл, Япон руу нисэл, Солонгос руу нисэл тэр үед чинь нөгөө 2000 оны эхлэлчүүд тийм байхгүй шүү дээ, визний асуудал хүртэл байдаг байсан. Тэгээ энийг би ирж хайж байгаа танаас олсон бэ гэхээр өнөөдөр сони нэг юм зар байсан байхгүй юу? Коронер компани одоо өнөөдөр Коронер чинь дэлхийн одоо топ авиа компаниудын нэг, дээрээс ингэсэн одоо систем нь бизнесийн систем нь үнэхээр юм тогтвортой, асар чанга зөв системтэй компани байгаа байхгүй юу? За энд ингээд Монгол кабин крүүүүд эсвэлж амнаа гэд тийм зарайсан. Тэгээд тухайн Чингис хаш буудлын дээр нэг бараг 1000 гаруй хүмүүс шалгаад өгөөд нэг 17 охин явж исэн. Тэгээд тэрийг ямар ч байсан төгсөн нэг 12 охин байсан. Мэдээж тэр бол миний хүсч байсан одоо нөө хотофил гэж ярьдаг штэ тэ. Дэлхийг тойроод үзэх тэр хүсэл мөрөөдөл би одоо ч тийм хоббитай, аялах хоббитай. Тэгээд тэр аялах хобби маань угаасаа бизнесийн эхлэл гэдгийг ойлгож учраас тэр боломжийг алдалгүй атгаж авсан. Тэгээд коронерд ороод коронер чинь 7 төв рүү 45 гаруй улс орн руу ерөнхий байдлаар ингэж нислэг хийгддэг. Тэгээд кабин крүүэд төгсөнгөө дэлхийг тойрох боломж олдож байгаа. Тэгэнгүүт хамгийн сонирхолтой нь ингээд нөгөө тухайн улсад очичоод коронер чинь 3 хоног лейовер буюу одоо 3 хоног тэндээ амардаг байхгүй. Тэрийг бол ерөөсөө огт зүгээр буудалдаа ч юм ингэж амарч ашиглаж байгаагүй. Ерөөсөө өглөөр тасвал бүх моолуудаар нь явна. Хамгийн үнэтэй брэндүүдийн үзнэ, хамгийн хямдхны үзнэ. Тэгэж одоо эхэлчихсэн. За тэгээд ерөнхийдөө бол тэндээс одоо нөгөө глобали айгу амжилттай брэндүүд эдэг штэ. Тэгээ Zara, Gap, H&M гээд тэдэрлөө судлаад мэйл бичээд ингээд зогсолтгүй мэйл бичиж эхэлсэн. За ерөнхийдөө бол бараг 100 газарлаа мэйлцсэн. Гэхдээ хинж тооч угаасаа тэр чинь нөгөө сайн менежментийн системийг би сайн ойлгоогүй байна гэсэн үг байхгүй тий. Амар фейл. Би компани интро байх хэвээр тий. Надад түүх авах хэвээр. Надад нөгөө нэг тэрийг авч явах, тэр франчайзыг аваад хөтлөөд явах тийм ихтгэл найдвартай түүх байх хэвээр байтал байхгүй. Тэгэхээр зэрэг ямар ч компани угаасаа ямар хариу өгсөн нь ойлгомжтой тий. Маш соёлтой аргаар уушлаарэ боломжгүй байна гэдэг тийм хариу авч ирсэн. Тэгээ 2000 оны их үе юм уу дунд үед гэсэн. Тэгээд дараа нь би юу гэж бодсон бэ гэхээр за окей би ямар ч лсэн ямар нэгэн байдлаар франчайзыг аль бие усны юмыг хийх ёстой гэдгийг бүр хатуу ойлгоод Монголдо буцаж ирээд нөгөө Монголын анхны метро мол гэдэг яг аль бие усны лайсенс одоо борлуулах хэрэгтэй брэндүүдийг цуглуулсан тийм 3 давхар молыг хийж үзэж одоо төслийн удирдагчаар ажиллаж байсан. Тэгээ тэр маань надад маш том удирдагчийг яг гар доор ингээд одоо яг ингээд дагаад явж байгаа гэдэг чинь маш том одоо үнгүй том хичээл болж байгаа байхгүй юу. Тэгээ тэр маань том туршлага болсон. Тэгээ тэндээсээ юу гэж харсан бэ гэхээр окей би мэйлийг ингэж бичих хэрэгтэй юм байна. За одоо эхлэл дунд хэсэгт нь ингэж явах хэрэгтэй байна. Хамгийн чухал нь компани интро буюу одоо миний туршлага хамгийн чухал юм байна. Тэгэхээр би шууд энэ франчайз руу орохоор надад угаасаа тийм туршлага байхгүй учраас надад ямар нэгэн байдлаар хин нэгэн бэкграунд болж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг айгу ойлгосон. Тэгээд ерөөд ингээд алхамаар нөө хийж үзэж байж л бизнесийг ойлгодог гэдэг те. Тэгэхээр тэр бүгдийг туршиж үзэж байж одоо жишээ нь мэйл бичиж үзээгүй байж одоо яг ингээд дүнэлт хэлж тэрийг ойлгохгүй шүү дээ. Мэйл бичиж үзэж байж окей над энэ дутуу юм байна гэдэг тэр хичээлүүдийг авч ирсэн. Тэгээ ер нь явсаар агаад мэдээж мэдлэгийн хүрээнд дахиад мэдлэг маань дутуу байна гэдгийг олж харсан. Тэгээд цаашлаад одоо төсөл маань метромолын төсөл маань дуусахад цаашаа member club гэдээ бас нэг төсөл рүү ороод тэгээд дахиад мэдлэгээ нэмэхийн тулд Сингапур руу MBA хамгаалахаар явсан. Энэ нь бас одоо өөрийгөө би батарейгаа цэнгэлж байгаа нэг асуудал болсон. За тэгээд ер нь мэйл сайн бичиж сурсан. Ер нь гүйцэтгэлийг маш сайн хийж сурсан. За тэгээд тэндээсээ бол дэлхийн топ их сургуулиудын мерчент тим байдгийм байна. Энэ нь болохоор маш амжилттай хүүхдэд одоо зүгээр энэ бол худалдааны лайн биш те. Short, mid, long гэд буюу богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэд маш урт тийм алсыг харсан мэдээлэл олох тийм зүгээр нэг хэрэглээ биш гэдгийг тэндээс олж харсан. Хүсэл мөрөөдлийг тээдэг юм байна. Тэр цэм боловсралтай холбоотой зүйлтэй dream back хийдэг юм байна.
Тэрнээс хойш за окей Oxford Harvard гэдэг энэ хоёрын merchant дээр ажиллая гэдэг санаа гараад ерөнхийдөө бас тухайд одоо ажиллаж исэн компанийн бэкграундыг гуйж одоо нэг жоохон чит хийсэн гэхүүд яг нэг нүгэлэхэд надад тийм стори байхгүй учраас тэднийхийг ингэж Metromoll-ийн одоо бэкграундын түүхийг аваад тэгээд ийм компанид эдний охин компанигаа ийм учраас та бүхэн итгэл хүлээлгэнэ гэж мэйлчижсэн. Тэгээд амжилттайгаар авсан байдаг. Тэгэхээр ч одоо ганцхан Монгол гэлтгүй өөр олон улсуудаас ч гэсэн ингээл ирхийн авъя гэж мэйл зөндөл очиж байгаа байх та тийм. Тэндээс шалгарсан гэж болох уу тийм. Үгүй одоо Монголынхаа зоон дотор шалгарсан гэсэн. Зөв. Тэгвэл би буруу ойлгосон юм шүү. Зөв. Таны компани талаар бас ярилцъя гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар өмнө мерчендайзинг тухай юу ярьж байгааг байхгүй юу. Тэгээд танах юу Oxford брендийн цүнхийг оруулж ирдэг гэж би сонссон. Тэгэхээр энэ одоо аль бизнесний хэрэгтэйг нь оруулж ирэхин давуу тал нь юу юм те. Тэгээд монголчууд юу энэ брендийг хэр мэдтiin. Бас энэ брэнд минь ямар түүхтэй те. Энэ талаар бас би эхлээд сонсъё гэж бодлоо. За энэ брендийн одоо нэрнээс нь эхлэе гэж бодож байна. Тэгээ Oxford их сургууль бол дэлхийн олон одоо төрлийн жагсаал их сургуулийн ранкинг байдаг штэ тэ тэрнгээр бол угаасаа тасралтгүй топ 1 нь байгаа. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол одоо дэлхийн хамгийн анхны их сургуулиудын нэг 1996 онд байгуулагдчихсан ийм том сургууль байгаа. Тэгээ энэхүү сургууль өөрийнхөө брендингийг их сургууль болгоно нөгөө нэг дэлхийн топ сургуулиуд ч өөрсдийнхөө мерчийг гаргаад брендингийг танилцуулдаг. Мэдээж тэр мерчийн ард маш том судалгаа, шинжилгээ, маркетингийн том багууд ажилладаг. Тэгээ улс орон болгонд тэр мерчийг төлөөлдөг нэг компаниуд албан ёсоор ажилладаг. Ерөнхийдөө ийм гол зорилго нь тухайн сургууль өөрийгөө сурталчлах тийм зорилготой байгаа байхгүй юу? За. Одоо хүмүүс чинь яг ингээд нэм хүүдий цамц аягүй хүмүүсх дуртай байдаг шүү дээ их сургуулиудын нэртэй тий. Тэр шиг Oxford гэсэн брендийн бүх мерч байдгүй. Зарим янз бүрийн одоо юу гэдэг нь тий одоо юу гэдэг зөвхөн нэг юмар дагнсан байт юм болов. За манай бол 2015 оны 8 сарын 5-нд хамгийн анхны мерч лайн болох Healthy Bag буюу одоо хүүхдүүдийн сурагч цүнх сургуулийн цүнхийг одоо танилцуулж байсан. Тэгээ энэхүү лайн маань энэ жил одоо ингээ 10 дахь жилдээ болж байна. Ерөнхийдөө бол бүх лайн руу орж болно. Цаанаа лицензийн төлбөр гэж байдаг. За би одоо жишээ нь манай Healthy Bag-а хөгжүүлж дуусаад хоёр дахь нь бид нэр сургалт руу орох, гурав дахь нь магадгүй те усны сав одоо гутал ингээд цаашаа ингээд нэмэгдээд хүүдий подвалк одоо малгайг явж болно. Тэр болгондоо лицензийн төлбөрөө цаашаа нэмээд төлөө яваад байна гэсэн үг. Гэхдээ мэдээж энэ брендийн хамгийн гол онцлог бол Oxford их сурвалж ардаа 4 том салбартай тэрний хамгийн том нь бол одоо эрүүл мэндийг судлах маш том лаборатори байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр суурлаад ерөөсөө Монголын хүүхдүүдэд зориулж байгаа цорын ганц яг Монгол энэ localization хийж байгаа тэр цорын ганц брэнд сурагч цүнх байхгүй юу. Бидрийг 2015 онд анх ингээд танилцуулаад энэ брэндээ яриад Oxford их сургууль гэж байдгиймаа гэж яриад хүүхдийн нурууны ирээдүйд хүний нурууны мөрөлтөнд хүүхд байх цагаасаа ихсүүлээд энэ цүнх нөлөөлт юмаа гэд ярьж байхад бол анх аавчууд манд гайхажсэн. Цүнх яагаад хүүхдийн нурууны мөрөлтөнд нөлөөлдөг ингээд За эрүүл мэндэд нөлөөлдөг юм аа. Энэ бол ийм ач холбогдолтой юм аа гэд зөв энгийн жишгээр яриа л да Шүд бол бидний хамгийн ойрхон хамгийн өглөө одоо сэрээд хамгийн түрүүнд бид шүдэ угаадаг. Орой унтахынхаа өмнө хоол идснийхаа дараа шүдэ байн угааж хэвшснээр бид шүднийхээ эрүүл мэндийг хамгаалж чаддаг шүү дээ. Яг тэрэн шиг хэрэглээ гэдэг маань бидний яг хаана зохистой үйлчлэл сөрөг болон эерэг даваар үзүүлж байна. Тэрэн дээр нөлөөлж чадах үз айгу том хүчин зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо бол 10 жилийн өмнө болж байна. Тэгээд аав ээжүүд маань өөрсдөө биднээс асуудаг болцсон. Энэ ийм цүнхөө, тийм цүнхөө, энэ ингээ эрүүл мэндэд нөлөөлтөө. Одоо жишээ нь Oxford цүнх маань агаар солилцох технологитой байдаг байхгүй юу. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Монгол өөрөө эртээс уур амьсгалтай хасах 30-аас нэмэх 30 градусын хооронд байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр нөгөө бид нар чи хүүхдээ маш зузаан хувцалж явдаг. Одоо би ч гэсэн ээж хүний хувьд маш их мэддэг. Би одоо манай хүүхдүүд дандаа хөгөөд ахгүй тэр чинь ингээл хөлөртлөө зодтолт чинь тэгэл цүнх мөнхөө чирэн савн гадаа хаян заримдаа бүр ингээд эн тентгүү мартаад явчихна бүр тэгээд тийм болохоор яг тэр хасах 30-аас нэмэх 30-д ард нуруунд үүргэвч үүрэхэд хөлөрдөг гэдгийг
яг Монгол зориулж гаргаж байгаа байхгүй. Гэтэл зарим улс оронд те одоо Калифорниа ч юм уу хаачин те эсвэл Англи өөрөө ч юм уу одоо тэр газарт тийм шаардлага байна уу байхгүй юу гэд яг тухай бүртэн зориулж гаргадаг гэсэн үг. Энэнгээрээ маш том онцлогтой гэсэн. Тухайн орон нутгад зориулж гарах юм ба шүү дээ. Тий. Одоо уур амьсгалыг харж байна гэсэн үг. За, Оксфорд тус гадна бас өөр ийм франчайз ирэхүүд эзэмшдэг танах байсан. Бид нар ерөөхдөө франчайз ирэхийг Солонгосын манай компани нэр Alpha Asia гэд нэр өгсөн. Тэгээд энэ нь ямар учиртай вэ гэхээр нэг юм санаандгүй байлаар би нүгэлсэж хүн нөгөө бодцсон л угаасаа боломжууд гарч ирэл нөгөө quantum physics-ээр дуудаал байдаг тий. Гэтэл нэг санаандгүй байдлаар ингээд найзуудын ингээд холбоосоор нэг солонгос сургууль төгссөн бүсгүй орж ирсэн маш сөрхий. Тэгээд тэр маань одоо нөгөө солонгосын хамгийн бичиг хэргийн хамгийн том сүлжээ Alpha гэж байдаг. Alpha компани фаундертай ингээд найз оюутан багтаа тэдний компани спонсорлдог байсан гэдэг ингээд орж ирсэн. Тэгээ өөрөөр хэлбэл танил талаараа бас авах тийм боломж байдаг зарим одоо франчайзуудыг. Тэгээд танил талаараа ингэж холбогдоод Alpha гэд бичиг хэргийн одоо яг оригинал бичиг хэрэгүүд гэсэн үг. Монголын зах зээл дээр түрүүн та хэлсэн шүү дээ. Хамгийн хэцүү асуудал оригинал гэдэг зүйл маш хэцүү байдаг. Дээрээс нь яг худалдаалах эрхтэй юм уу эрэхгүй юм уу гэдэг энэ асуудал ерөөсөө өнөөдөр яг ингээд ойлголт одоо бидний нийтээр яг ингээд суух гал танилцах гал бүх нөгөө нэг түүхчин те бүгд л ингээд танилцаал нэг давж туулах ихэн үе дунд үе те нэм шатлаа туулаад явж байгаа тийм үе байгаа. Тэгэж нөгөө Alpha-гийн эрхийг авч ирсэн Солонгосын одоо CU сүлжээ шиг гэсэн үг байхгүй бичиг хэргийнхэн сүлжээ. Тэднийг авангуу шууд автоматар 8000 гаруй бичиг хэргийн брендийн аль биесны франчайзыг Монголд авчиж байгаа гэсэн үг. Нэгэн франчайзингууд бус нь бүгд аль биесээр ороод ирнэ гэсэн үг. Тэгээ аль биесны үнэтэй худалдааллаад бид нар энэхүү франчайзыг 2023 оны 9 сарын 1 хүртэл үргэлжлүүлсэн 8 жил хийж хөтлсөн байдаг. За тийм франчайзууд авсан байна. Ер нь бол одоо сүүлийн үед ингээд энэ merchandise franchise гэдэг үг тоногшоод байна л да монголчуудад яг аль биесний хэрэгэлцүүлж. Дээхэн үед одоо нэг юм хевсний компани те гой ингээд Walt Disney-гийн лого моготой хевс хийсэн чинь тэр Америк элчингээс ирээд ингээд ирэхгүй юм хийлээгээ торгуул Монголыг бөөм болсон шиг тэрнээс хойш одоо монголчууд зөндөө суралцж байгаа хаа. Тэгэхээр хоёулаа энэ талаар бас дэлгэрүүлж ярина. Тэрний дунд би бас нэг сая таны ярианаас Korean Air-д ажиллаж байсан гэдгийг сонслоо. Тэгэхээр энэ компани бол маш том компани. Тэгэхээр нэг хүний нөөцийг маш сайн бэлддэг байх гэж би боддгийн. Тэгэхээр энэ компани хүний нөөц дотор нь ажиллаж исэн кабин гэрт байсан юм чинь одоо хүний нөөцийн стратеги нь ямар бол та бас гадарсан л байх та тий. Тэр талаас одоо манай үзэгч жоохон дэлгэрүүлж өгч. Яг тэгэхээр манайх дандаа болсон co-founder бизнес эрхлэгч нар их сонсдог учраас тэднэрт бас хэрэгтэй юм боллоо гэж бодоод. Тэлгүй яг Korean Air компани бол надад маш их боломжийг дэлхийг нээж өгсөн. Одоо ном ертөнцийг харах тойлог гэдэг шиг тий. Бас ингээд дэлхийг тойроод үзэх чинь бүр ертөнцийг бүрэн таньжаа. Би өөрийгөө ямар бичил жижигхэн эсэм бэ гэдгийг ойлгож байгаа байхгүй. Зүгээр нэг тоосон зэрэг юм байна штэ гэд. Тэгээ хүмүүс ямар их юм бүтээж, юун тэр нөгөө хав орой шүүмжлэх, юун тэр хажуу хөршийн болдоод оржоог ярихтэй. Гэтэл дэлхий дээр хүмүүс юу хийж бүтээж амьдарч байна гэж ер нь бодогдтол тэрийг ойлгож байгаа байхгүй юу. За энэтхэгт ингээл очиход те зүгээр үнэхээр ингээл зүгээр шууд газар ингээл шуудаа засаал амьдарч хахад хажууд нь бараг л алтан халбах сэрээтэй амьдарч ингээд хоёр эсрэг тесрэг амьдралын төс зэрэгцээ оршиж идэг ч юм уу те. Гэтэл Японд ямар их философик улс орын ямар үн чудраг тусч ингээл тэр болгон зүгээр одоо ингээд уншаад YouTube-ээс ч юм уу хараад ихээс илүү хүний одоо нэг тархинд одоо subconscious conscious энэ бүх тархинд чи ерөөс яг бодтоор харах нь амар мартагдахын аргагүй бичлэг үлдээж байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс хүний нөөцийн талаар та асууллаа. Би бол нефт коронерийн хүний нөөцийн энэ стратегийг бол хуулж авсан. Ерөнхийдөө бол мэдээж тентхийн одоо коронерийн бүтээгдэхүүн учраас тэдний онооны систем гэж байдаг. Маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээс чи эерэг комент авах юм бол чиний цалинтай нь ерөөсөө оноог нь уялдуулчихдаг байхгүй юу. Одоо Alpha Asia компани ч гэсэн 2015 оноос онооны системтэй байдаг хүний нөөц маань. Ерөөсөө манай хүний нөөцөд бол ерөөсөө хасар тууштай. Ерөөсөө анх орж ирсэн үйл ажиллагаа хариуцсан хүн байна.
одоо бит хоёр тэг баг болцсон партнерууд болцсон ингээ байж байна. Санхүү авсан хүн байна. Санхүү ч гэсэн одоо болтол ингээ тууштай байж идэг. Эцсийн хүртэл ингээ хамт явж идэг. Онооны систем гэдэг чинь юу вэ гэхээр бид нар одоо ингээ компани удирдлага гингүүтээ бус хүмүүсийг ингээд шатал нөгөө ажилчид гэж хараад нь штэ тий. Тэгж харахгүй бид нар чинь партнерууд хамтдаа бүтээл бүтээж байгаа гэдэг утгаараа нөгөө нэг тэр хүний одоо хамт олонний чинь амьдралын хөвшил одоо тэр ажилдаа happy аз жаргалтай байх юм уу сэтгэл санаа нь хэр байх юм гэдэг дээр хүртэл анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Хэрвээ муу ажиллах юм бол оноо нь хас гэдэг явчин. Сайн ажиллах юм бол магадгүй 100 онооны цалин одоо нэг тэдэн төгрөг байлаа гэж бодоход 200 оноотой ч одоо сарын эцэст цалингаа авч болно гэсэн үг байхгүй. Тэр онооны системд уяад өчгөр одоо насан турсан хүний чинь за чи тэдэн цагт тийм юм гэж ерөөсөө шаардлага байхгүй. Тэр хүн өөрөө ингээд амар ингээд нөгөө бүтээлч сэтгэх хөө гэж яддаг штэ. Тэр нь ингээд хөгжөөд би яавал одоо энэ компани үйл ажиллагааг нэмэгдүүлэх энэ бизнесийн системийн урсгалыг өшөө сайжруулах вэ гэдгийг тэд нар өөрсдөө бодоод болчихдог гэсэн үг. Тэгээд би бол одоо ингээд яг энэ коронер компаниг одоо өөрийнх нь компанир 10 жил туршиж үзэж гин гэсэн үг байхгүй юу. Тэгээд одоогоор бол ингээд харахад үнэхээр амжилттай. Одоо жишээ нь хэд сүүлийн үед өнгөрсөн жилээс эхлээд бас нэг шинэ систем оруулж ирсэн. Ер нь дэлхийд даяар нэг тренд болоод байгаа нэг систем байгаа. 7 хоногийн 4 өдөр ажиллах. Бид нар бол мэдээж seasonal одоо 8 сард ч юм уу яг бүтэн ажиллах шаардлагатай байдаг. Нилээ ачаалтай. Бусад үед болохоор 7 хоног 4 удаа л ажиллая. 3 өдөрт нь өөртөө гэр бүлтэй нөгөө тэр хүнийг аз жаргалтай байх аз жаргалын индексийг хэсэгчүүл нөгөө Паретогийн зарчим байдаг ш 80 20 гэдэг шиг тэр хүн ингээ аз жаргалтай учраас 4 өдөр ажиллахтай маш үр бүтээлтэй ажилладаг. Зөв. Тэр би сая яринс нэг онооны систем хэр тэр оноог нь үйлчлүүлж байгаа хүмүүс нөх юм те зөв. Ингээд онооны багцтай хідэн багцаас авах уу гэд хамт ажиллаж байгаа хүмүүс одоо жишээ задлаад удирдлагаасаа 50 оноо авна. Хамт одоо санхүүгийн албаа үйл ажиллагаа хариулсан хүмүүсээс 10 гэд ингээд шаталтай байхгүй юу. Тэнгүүдээ үйлчлүүлэгч нараас 10 тэнгүүдээ бүр хамт ажиллаж байгаа зэрэгцээ одоо манай дээр те үйлчлэгээний алба хийж байгаа тэр одоо нөгөө арчаа цэвэрлээ зогсож байгаа хүнээсээ хүртэл оноо авна гэсэн. Тэгэхээр байгууллагын соёл шал өөр болдог. Бид нар бол ингээд нөгөө шатлал гэхээс илүү бид нар илүү их хамт олон баг болж бүрэлдэж ажиллаж байгаа байхгүй юу? Зөв. Нэг нэгэн дээр оноо өгж байгаа юм биш үү тийм. Зөв. Бас сонирхолтой систем байна тийм ээ. За, коронери хүний нөөцийн одоо онооны гүйцэтгэлтэй нөөдөг системийг бас жоохон гадралж авлаа бас та бүхэн бас ерөө дэлгэрүүлгийг бол баг ингээд чат бидээс асуувал бас хэлж өгөх л байх тийм. Ерөө сонирхолтой байна байгууллага дээр хэрэгжилж болохоор. За одоо ингээд гадаад брэнд Oxford гэдэг бол английн брэнд. Монголчууд зарим нь анх та оруулж ирж байхад бас зарим сайн ойлгоогүй гэж шүү дээ. Тэгэхээр энэ үүнийг одоо Монголд оруулж ирэх нутагшуулахад ер нь хэр их судалгаа хэрэгтэй байдیں۔ Ямар их одоо бэрхшээл тулгарч ирсэн. Одоо чинь Oxford авах хэрэг анхны удаад мэдээж хүн авахгүй л билүү дээ тий. Тэгэхээр энийг одоо хүмүүсийг мэддэг хоногчдөг бол одоо хүмүүс эцэгчүүд аюу сайн мэддэг болсон гэж энэ болтол ямар дамжлагыг дууж ямар хүндрэл гарч ив брендийг хүмүүс танил нутагшуулахад манай улс. За ерөөхдөө бол одоо ингээд яг ингээд зорилгоо барьсан байгаа штэ тий. Зорилгоо барьчихаар ингээд яг харагдаж байгаа штэ яг тодорхой. За би яг тэнд 5 жилийн дараа тэнд 10 жилийн дараа бид тий яг тэнд ингээд очиж байгаа юм байна гэдэг ингээд байрлаа зовоо харчиж байгаа. Яг челленж гэх юм бол ягуусаа үнэхээр хэцүү те алдаа бид нар бол ингээд хийж байх явц болгондоо алдаа хийцэн байгаа тэндээсээ суралцж байгаа байхгүй. Гэхдээ алдаа болгон бидний хичээл болсон байдаг. За эхний 3 жил бол бид нар бол бүр ингээд банкнаас зээл авцсан. Тэгээд зээлээр ингээд лицензийн төлбөрийг төлсөн. Тэгсэн чинь орлого байхгүй. Лицензийн төлбөр бас өндөр баг тийм. Өндөр. Тэр чинь бол чанга асуудал байхгүй юу? Тэ тэгээд бүр ингээд банкныхаа хүүг төлөхийн тулд зөвхөн хүүгийн төлөхийн тулд банк бусаас зээл авчихсан. Дахиад. Тэгээ бүр ингээд ороогдоод манай санхүүгийн одоо хариуцсан охин маань бид хоёр ингээд бид юу хийж ийна гэд. Гэхдээ би бол зүгээр бид хамтдаа чаднаа. Зүгээр энийг бид нар одоо давн туулах хэвээр. Нөгөө кинзуги гэдэг үг гэдэг Японы те одоо нөгөө хагарцаа ягийг алтаар ингээд бүрдсэн. Өөрөөр хэлбэл алдаа оноо гэдэг чинь хүнд тийм том сургаал өгдөг. Тэрийг давн чадуулж чадах юм бол чамд маш том хичээл олгоцсон байдаг. Хүн угаасаа л алдаанаасаа суралцдаг
Би бол өөрийгөө алдааны цомрлог гэж боддог. Гэхдээ зоригтой. Ер нь бол эрсдэл хийхээс айдгүй. Тэгээ мэдээж тэр 3 жил бол үнэхээр зарим тохиолдолд бол чанга байсан. Тэгээ ерөөсөө зээлээс зээл. Тэгэхээр бүр сүултээ зээлийн хүүгээ төлөх гэж банк бусаас авдаг ч юм уу тий. Хасах гэдэг тий. 3 жил үргэлжсэн юм ба шүү тий. Тийм шүү. Ер нь бол за ерөнхийдөө ингээл ийм бүр графикны доотлаас ихсүүлээл тий. Тэгээл жоохон нөө кайзен гэдэг арга байгаа шүү тий. Алхам. Өнөөдөр чи жижигхэн алхмыг л удирдлага өөрчлөх, багаараа өөрчлөх боломжтой байдаг байхгүй. Гэтэ тэр алхам чи яг маргааш үр дүнгээ бас үзүүлэхгүй те. Магадгүй 5 жилийн дараа ч 10 жилийн дараа. Өнөөдөр 10 жилийн Оксфордын хэрэглэгчдийг бид нар 10 жилийн өмнө бэлдсэн байгаа байхгүй. Өнөөдрийн бэлдэж байгаа хэрэглэгч нар болохоор 10 жилийн дараа орж ирнэ. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо санхүүгийн хувьд бол тийм өдрүүд зөндөө байсан, чанга үе байсан. Хамгийн анхны жил 30 цүнх зарж исэн. 30 цүнхийг зарах гэж бүтэн сар тайлбарлаа, зарж дуусгаагүй үлдсэн байдаг. Тэгээд үн бол мэдээж тухайн үед бол Монголын нөхцөлд бол бид нар бол ингэж байгаа байхгүй. Одоо жишээ нь Оксфорд их сургуулийн доотлоос авах үнээс бид нар Монголын нөхцөл гэдэг утгаараа 30-аас 40% хямд байдаг. Тусгай нөхцөлтэйгээр гэсэн үг. Тэгээ яг тэр үнийг ингээд тавьсан байгаа. Гэхдээ нөгөө нэг ингээд таниулах гэдэг чинь эхлээд тэр зах зээл рүү орж ирнэ гэдэг чинь маш том ажил байдаг. Дээрээс ингээс нь угаасаа нөгөө хятадын хөрш байгаа энэ зах зээл дээр одоо яг оригинал юмыг ингээд лицензтэй ингээд хүмүүст хүргэнэ гэдэг чинь бас айгүй том даваа байдгийн билээ. Тэгээ ерөөхдөө бол 3 жилийн дараа нэг арай өөр болж байгаа. Нэг зээлийнхээ хүүтэд төлчдөг, тэгээ өөрсдөө төлчдөг болж байгаа. Тэгээ нэг цалингаа нэг тавьчдаг болж байгаа. Гэтэл нэмэх болоогүй тий. Тэгэл дахиад зээл аваад тэгэл 5 жил дээр нэг дахиад өөр болж байгаа юм тий. Тэгээд 8 жил дээр дахиад бүр ингээд шин төвшөнд гарч ирд юм байлээ. Тэгээд ер нь бол манай компани зарчим болон ерөөсөө миний хамгийн гол зорилго одоо коронавирус ч гэсэн сурсан хүн бол тий ерөнхийдөө бол хэрэглэгч гэдэг бол үнийг бол мартчихж байгаа байхгүй тий. Хамгийн чухал нь чанарыг бол мартдаггүй учраас хамгийн чанартай тий холыг харсан тэр зорилготой бүтээгдэхүүнийг санал болгох нь хамгийн чухал болж байгаа байхгүй. За тэгвэл бас эн чин амаргүй одоо ялангуяа цүнх гэхээр хүмүүс ойлгохгүй нэгдэг. Тэгээд таасаа ярианд дурдсан хятадын урд хөрш байгаа учраас яг харахад бол ижлэхэндээ дөөрөмлөг ороод ирэх нь шүү дээ тий. Гэхдээ одоо энэ талаар одоо ямар одоо өгшөө бэрхшээлийн дөөрөмөл юмуудын хэрэг гарч энтэй юм яаж тэмцэж байгаа яаж одоо та нар бизнес бас нэг жоохон саад болох нь шүү дээ тий. Ямар асуудлууд гарч ирж байна дөөрөмөл зүйлсээс. За энэ дээр бол өстой хөгжилтэй зүйл зөндөө шүү дээ. Бүр өстой кейс зөндөө гэдэг шиг 3650 өдрийн кейс байна гэд. Одоо ингээд тодорхой газрууд байгаа шүү дээ тий. Одоо нэг оригинал юм уу хөл юм уу баг мэдгүй. Тэр борлуулж байгаа хүнд буруу байхгүй юу? Тэр зүгээр л мэдгүй байхгүй юу? Мэдгүйгээсээ л борлуулж. Худалдаа өгчд бас буруу байхгүй. Тэр зүгээр л ингээд таних процессд орж байгаа. Тэгээд гэтэл нөгөө нэг одоо яг юм тодорхой газруудад ямар ч лицензгүй ингээд зардаг. Тэгээд дээрээс ингээс нь одоо нөгөө манай хөрш зэрэгэлтэй хот 90 хотод ингээд хэдэн мянгаар нь бид нар ингээд маркетингийг асар их хийж дээ. Бид нар цаанаа лицензийн төлбөр төлж дээ. Энэ болгон чинь юм одоо хил гайл дээр хүртэл яг оригинал зөв хэрэгт яг манай компани нэрээр дамжиж орох хэрэгтэй гэд айгүй том инфлюенсер хүн ярьж байгаа байхгүй юу? Захиалга авсан байсан чинь хил дээр ингэчлээ энэ компани ингээд хориг тавьсан байна гэд. Тэр чинь яагаад хориг тавьж ийнө гэхээр эн чинь бизнесийн дүрэн байхгүй. Бид энэ логог манай компани нэр дээр эзэмшиж байна. Тийм учраас хил гайлаар орж ирэхэд манай компани байхгүй бол тэрийг одоо яг оригинал яах юм уу хөлөх байх юм тэрийг шалгах бидэрт мэдээлэх цаашлаад буцаах эрхтэй гэсэн үг байхгүй. Тим юмны төлбөр гэдэг чинь өөр утга агуулгын төлбөр байгаа байхгүй зүгээр бүтээгдэхүүний төлбөр ш. Тэгэнгүүт гадуур ингээд нөгөө нэг хөлх нь асар хямдхан байдаг те 30,000 40,000 50,000 гэдэг ч юм уу. Сүүлийн жилүүдэд болохоор бидний одоо дараагийн нөгөө шатлалтаа орж ийн хэрэглэгч нар нөгөө оригинал хөлөх хоёроо ялахгүй зүгээр Оксфорд гэдэг нэрээр л авчаад байна шүү дээ тий. Гэтэл тэр дотор маш олон систем байдаг байхгүй цүнх өөр агаарт солилцох технологи одоо нэг pocket болгон тий зориулт нь өөр үүдэг усны самны зориулт одоо тэр утгаар дотор материал нь хүртэл Сальвадор гэдэг тий ковидын үед үүсч гарсан тэр нэм бактерийг үржүүлдэггүй ийм сэтгэн материал гэдэг гуйцсан. Тэгээд тэр олон хөлөх одоо брэндүүдийг бид нар эхлээд одоо бид нар бас нэг эхлээд нөгөө явуулж чадахгүй амхандаа эхлээд дөнгөж гарангууд нь хураах гад 2012 онд ингээд оюуны өмчөнд явсан чинь тэр бүтэхгүй мэлээ. Яг л зарж байгаа юм чи өөрөө ойлгохгүй байгаа байхгүй. Би нэг авчирсан би зарна энэ миний мөнгө таад хураах хэрэггүй гэд. Гэтэл хуулиараа бол хураах хэрэгтэй те. Гэтээ бид нар бол юу гэж бодсон бэ? За 3 өдөр яваад окей зүгээр хаяа та чөлөөтэй зар. Зах зээл чөлөөтэй зарах хэрэгтэй байна. Хулхийн ч хүмүүс мэдрэг
оригиналын ч мэдрэг. За тэгээд энэ хугацааны дараа хэрэглэгч өөрөө боловсралтай болго. Алийн сонгох нь тэр хэрэглэгчийн шийдэл тийм үү. Дэлхийн топ брэндүүд ч гэсэн дандаа л хулих нь байж идэг шүү дээ. A copy, B copy, C copy гэлтэй. Тэр чинь хэрэглэгч өөрөө шийддэг үстэй. Яг автентикийг авах юм уу? Альсвал энийг авах юм уу? Энд левелийг авах юм уу? Эсвэл би зүгээр л бичгийн зүүж авахын төлөө барих юм уу? Эсвэл яг тэр брэнд яагаад тийм үнэтэй юм бэ? Яагаад тэнд юунд нь үн шингэсэн бэ гэдгийг мэдрэх нь чухал юм уу? Өөрийгөө үнэлэх нь чухал юм уу гэдгийг хэрэглэгч өөрийнх нь боловсрал учраас хэрэглэгчд өөрт нь орхигээд орхисон байдаг. Гэхдээ хөгжлөө зүйл гэдээ яриад шүү дээ. Айгүй их юм болно. Өнгөрсөн жил нэг том лайв болсон. За маш их хилэн болоо. За Оксфорд цүнхийг одоо ингээд ажил хөдөлмөр эрхэлсэн. Ийм хэмжээнийхээ мөнгөөр одоо 176 мянган төгрөгөөр ингээд Шангрилагийн чэс автал одоо ийм асуудал гарсан. Энэ нь бол ингээд сарын дараа ингээд цүнх маань одоо ингээд тасарсан гэд ээж бүр лайв хийгээд манайх меншн хийгээд бүх одоо нөгөө группүүдээр шеэрлээд ингээд ийм асуудал үүссэн байхгүй. Окей, бид нар шууд холбоо бариад за та төр тайвшраарай. Тэгээд ямар асуудал вэ? Би шийдэж өгье те. Та ханаас авсан? Би яг танахаас авсан гэж байгаа юм. За та манахаас яг ямар юугаар авсан бэ? Тайлбарлаж өгнө үү? Аль бид нар цүнхий чинь харъя да сар бариад үүрээд тасарчлаа гэж штэ те. Тэгээд та ингээд сошиалар зөндөө манай нэр төрд ингээд асар ингэж яасан юм. Үнэхээр тийм асуудал гарсан бол бид эхлээд зөвшөөрөх хэрэгтэй те. Яг мөн үгүй юу гэдгээ хоёр талын юм байх хэрэгтэй шүү дээ те. Хэрэглэгч өөрөө critical thinkтэй байх хэрэгтэй те. Тэгээ үздэл яасан бэ гэсэн чинь тэр нь хулих байгаа байхгүй. Манай борлуулсан юм биш. Гэтэл хэрэглэгчийн бас буруу биш. Хэрэглэгч яасан бэ гэсэн чинь орон нутгаас хотод байгаа оюутан дүүгээ гуугаад тэр цүнхийг захиалаад орон руу унаан тавиулаад явуулсан байгаа байхгүй. Гэтэл оюутан дүү маань яасан байх нөө? Манайхаас аваагүй л байхгүй юу? Өөр газараас авсан юм тий. Тий. Нөө Оксфорд гэдэг яг адилхан бичгтэй бүх юм нь адилхан харагдаж байгаа шүү дээ тий. Ерөнхийдөө бол хэрэглэгч гэдэг чинь яг гаднаас нь харахад яг адилхан нэр устай. Ер нь бол ингээд сайн мэдрэхгүй шүү дээ. Яг хэрэглэж үзчихэж тий. Тэрийг яг барьж үзчихэж тэр жинхэнэ ялгааг олж харах байхгүй юу? Тэгэхээр нүдээр хараад бол за энэ биш үү гэж ялах тийм таних тэмдэгтэл байгалах хэрэгтэй. Тийг мэдэхгүй учраас тэгээд бурууг авсан юм. Тэгэхээр дүүн мэдээж нөгөө нэг мөнгө өмтгээд хямдхан нэг өөр газараас л авсан байна. Тийм кейсүүд бол зөндөө байгаа. Тэгээд одоо сошиалаар ингээ Оксфорд муу байна, тийм байна гэдэг ингээ сөрөг комментууд бол зөндөө явдаг. Тэгээ бид нар бол тэрийг хэрэглэгч энэ бол бид нар үзэх стам уу үзэж байгаа, туулах стам уу туулж байгаа бүх цаг үед л ийм цаг үеийн цаана гарах хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр бид нар одоо хэрэглэгч одоо бид нар ингээд 12 онд ингээд ийм арт ч юм уу, good price ч юм уу харилцаад ингээд нийлүүлж исэн байхгүй. Гэтэл ингээ хулхин гараад ирэнгүүт бид нар за окей болохгүй байна гэд буцаад татаад яг өөрсдийн гар дээрээс гараас гарт борлуулж байгаа байхгүй. Зүг. Яг чанараа хадгалахын тулд одоо ямар саяар шиг асуудал үүсгэн бол та хаанаас авсан бэ гэж ойлгомжтой болох нь шүү дээ. За тэгэхээр түр байж байгаа сая яг ярин дундуур нэг юм гарчсан тэр их сонирхолтой санагдаж байна л да. Нэг нөхөр ингээд урдаас дөрмөлөг оруулж ирсэн чи оруулахгүй хил дээр байна гэд тэгсэн байж тээ бас нэг том инфлюенсер байгаа. Олон дагчтун тэгэнгүүт хил гайл дээр зөвхөн энэ компаниар дамжина гэсэн энэ үдэ эрх зүйн зохицуул эдрэг хийгээд юу ямар шаардлага байдیں۔ Монгол улсад яаж хүлээж авч хаана дамжиж ингэдэг юм бол одоо чинь яг брендийг аль биесний лицензийн төлбөрөд авчингуудаа тэрийг бас одоо чинь жишээ нь би орж ирлээ бодъё л та чинь юу гэдэг те нэг үзэгний брэнд орж ирсэн нэг хүн дөөрэмлэн авчирхад үгүй энэ манаагаар дамжна эрх нь манад байгаа гэдгийг яаж тэр хил гайлыг нь мэдүүлж таниулж эрхээ хадгалах хэрэгтэй те энэ дамжлага нь яа гэм бол за яг энэ дээр араа манай Монгол улс одоо манай Монголын хувьд эдийн засаг болон бусад бид нар бол маш хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Тэгээ үзэх юм үзэж байна. Одоо ингээл одоо би бол ингэж боддог байхгүй сөрөг асуудлууд ч гэсэн энэ бол ингээл яг энэ цаг үедээ л байх хэрэгтэй тийм энэ цаг үе болгон өөр учраас энийг туулж аж бид нар нөгөө нэг одоо нөгөө доромжчгүй шүүмжчгүй гэдгээ ялгадаг болох ч юм уу тийм тэгэхээр бүх нөгөө өөр өөрийн цаг давлгаад авч яг өнөөдөр бол Монголын зах зээл дээр яг энэ аль бие усны франчайз ирэх мерченд ирэх энэ одоо лиценз оюуны өмч гэдэг зүйл бол хараахан одоо нөгөө бүрэн байдлаараа тархалагдаж амжаагүй байна. Бид нар яаж яасан бэ гэхээр бусад улсууд руу ингээд Оксфорд ингээд хил гайл те Орос хятад одоо юу гэдэг тийм Монгол руу орж ирэх нь угаасаа хоёрхан л газар биш үү те. Ийшээгээ албан бичиг илгээждэг байхгүй. За энэ компани нэр дээр ийм илгээмж байх хэвээр. Үгүй бол энэ оюуны өмчийн асуудал болно гэд. Тэгээд тэнгууд өөрөлдвөл Монгол руу явж байгаа тээврийг манайх хөрш хоёр орон дээр хэрвээ гарч ирэх юм бол манай нэрийн дор биш бол зогсооно гэсэн үг. Тэр нэг нэлээд том олон дагагчтай 300 мянган дагагчтай инфлюенсер байгаа. Онлайн шоп хийдэг. Тэгээ тэр бол ингээд яг тэр надад бас айгу маралтай зөв хүн шиг санагдсан. Маш таалагдсан. Яг гэвэл тэр яг үннийг хэлсэн. Ийм юм боллоо.
би тэгээ асар их захиалга авцсан байсан. Энийгээ буцаалаа гэдэг тийм асуудал гарсан. Мэдээж бид нар лицензийн төлбөр төлж байгаа гэдэг чинь энэ чинь цаана бид нар хүлээж байгаа үүрэг маш их байдаг тий. Одоо чинь Оксфорд их сургуультай бид тэдрийг зүгээр зурчлах, дахиад дараагийн лайныг энэ лого дээр одоо подол хэвлэхгүй юу гэд асар том эрх зүйн үндэслэлтэй бүтээц байгаа байхгүй юу. Гэтэл зүгээр ингээд дураараа ингэж яадаг одоо Монголын өнөөдрийн оюуны өмчинд дархлаагүй улс оронд бол өнөөдөр бол бид нар яг л нөгөө үүсэх ёстой яг л ингээд шатараалтай тий нөө ойрог хүлхээ авснаач мэдгүй нөгөө гомдолдог яг тэр үедээ л нүүр тулчаад байна л да. Магадгүй дахиад 10 жилийн дараа өөр болох байхаа. Зүг. Тэгэхээр ер нь брендийг албан ёсонтой оруулж ирэх юм бол яг тэр тухайн төв брендээсээ тухайн улсын гайл руугаа ингээд цагтлын болох юм байна. За ер нь тийм юм ойлгож авлаа. Гэтэ энэ бол мэдвэштэй зүйл байна. Би бол өмнө сонсож байгаа ингээд голчж орлал ирдэг те. Яг гайл дээр ингээд зогсоож исэн гэж сонсож байгаа юм. Гэтэ энэ бол бас хүмүүст хэрэгтэй мэдээлэл шүү. Энэ яг нөгөө нэг мерчентэй чинь давуу талахгүй юу? Одоо нөгөө нэг бид нар ерөөсөө ийм яг ингээд франчайз гэдэг чинь те proven business proposal те одоо бүр ингээд маш олон улсуудад ингээд батлагдсан байхгүй олон хэрэглэгчдэр зөвхөн Монголын 3 сая ч юм уу тийм хэрэглэгчтэй дэлхийд даяар маш олон хүн дээр батлагдаад дээрээс ингэсэн дизайны баг гэхэд одоо Монголд яг үнэндээ дизайны одоо манай компанидтэй дизайны баг гэвэл айгүй энэтэй 2 хүн те гэтэл цаана болохоор судалгаа шинжилгээ те тэр материал хаана одоо тэр Германы IGR гэдэг технологиг авсан байла гэхэд тэн дээр 200 гаруй хүн ажиллаж байгаа байхгүй. Ерөөсө франчайзын давуу тал тэр чамааг унтчихад бус багийнхан ч ажиллаж идэг. Дэлхийд даяараа ажиллаж идэг цагийн зөрүүндээ те бүгд ингээд датагаа цуглуулж идэг. Маш том дата руу чи бэлэн орж идэг. Тэгээд тэрийг яаж localization буюу нутагшуулах вэ гэдэг асуудал чиний улс орны соёл болон одоо жишээ нь гэхэд манай тэр ийм судалгаа монголчууд явуулжсэн. Манайх ихэнх сургууль локергүй. Тэгээ бүх одоо дэвтэр ном үзэг балаа цүнхэндээ иж явдаг. Тэгэхээр энэ асуудал дээр асуудал шийдэж өгнө ч гэдэг юм уу те. Гих бичлэнгийн асуудлуудыг л дэвшүүлнөхөөс үлдсэн ажиллаж арын багч хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш том давуу тал. Зөв ойлголоо. Ер нь тийм байна. Одоо тэгэл нилээдэн дээр хүүхдүүд нөгөө бага наснаас бид чинь нэг 8 за 8-та заримдаа 7-д ордог ч одоо бүр 6-та болчих тийм. Тэрнээс хойш ингээл энэ сошиал мим яваад тийм цүнхээ даахгүй юм жиж байгаа тийм. Тэгэхээр эндээс үдээ яг юу асах чинь гэхэд үгүй яг яагаад энэ цүнхийг сонгох хэрэгтэй энэ Оксфорд гэдэг энэ цүнхийг те нэгт яагаад сонгох хэрэгтэй. Тэгэд энэ яг ямар давуу талтай те эцэгчүүд ер нь одоо цаашдаа одоо танах докторцсон сонгоод байгаа шүү те. Энэ ялгарлын юм бэ те тэрийг би бас мэдмээр байна л да. За яагаад сонгох ёстой вэ гэхээр энэ бол Монголын эрдэс уур амьсгал. Тэгээд Монголын энэ өнөөдрийн нөхцөл локергүй нөхцөл одоо автобусаар хүүхдүүд явдаг эсвэл машинаар зуудаг зузаан хувц сүмсдэг те одоо та түрүү хэллээ шүү дээ бага анги бол одоо аав ээжийн цүнх баригч хийдэг гэл те энэ нөхцөл байдлыг одоо бид нар яг энэ зориулж гаргаж байгаараа маш том давуу талтай. Энэ нь яадаг вэ гэхээр бид нар жил болгон инновац хийдэг. Жил болгон. За ковид гарлаа гэхээс илүүдор гэдэг 100 дэлхийн топ 100 тэд инновацийн нэгийг ингээд нэвтрүүлж оруулж ирдэг. Энэнгээрээ маш том давуу талтай гэсэн үг. Одоо арт нуруу чинь ийм байх юм байна. Бусад зүгээр брендийн одоо Америкт, Англид зориулж гаргасан брэндүүдийг зүгээр шууд Монголд барихад тийм алдаа үүсдэг байхгүй юу? Ягаад гэвэл тэд нар ч өөрсдөө локертой сургуулийн боловсрол нь өөр системтэй. Бид нар тэнцвэржүүлэгч хийдэг. Тэгээд одоо зарим бага ангийн хүүхдүүд дээр те шүгэл байдаг. Тэгээ цацруулагч гэл ингээд нөө жижиг деталь болгоор юутай гэсэн. Бусдаас ялгарх онцлог Оксфорд үүрдэг хүүхэд болгон филантропчд бас байгальд дэлдэг гэсэн. Яагаад байгальд дэлдэг вэ гэхээр өөрөө полиэстер гэдэг материал маань байгальд асар эдлэхэд одоо ойролцоогоор 3-аас 9 жил барьж байгаа. Манай хэрэглэгч нар сая орж ирээ инээж 9 жил барьсан. Одоо 2 дахь цүнхээ авъя гэж байгаа байхгүй юу. Тэгээд өв залгамжилдаг цүнх гэдэг одоо манай хэрэглэгч нар өөртөө нэрээ өгдөг. Бид нар бол хамгийн болгоомжтой ханддаг зүйл бол хөөсрөлт хийж болохгүй. Брэнд хөөсрөхөөрөө утга алдчихдаг, статистик тооноосоо гарчдаг тий. Бид нар хөөсрөхгүй яг хэрэглэгчтэй л маркетингээ хүргэх хэрэгтэй. Яг хэрэглэгчтэй л яг үнэн зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй. Тэр тийм бодлого барьдаг. Тэгээ филантроп гэд ярьснаас одоо Оксфорд цүнх барьж байгаа хүүхэд болгоно цүнхнийх нь яг 3-5% жил болгоны 3-5% бид нар одоо эд шидийн орны гадаа талбайг 100 гаруй сая төгрөгөөр бүрэн тохижуулсан байдаг. За тэгээ 21 аймгаар онц сурсан хүүхдүүдийг Оксфорджуулсан байдаг. За тэгээд дархны нарны хүүхдүүдийг сүүлийн 10 жил бичиг хэрэг болон өвлийн хувцаар одоо зогсолтгүй хангаж байгаа. Энэ мэтчлэн нөгөө Оксфордын цаад утга учир нь ерөөсөө тэр хүүхдүүд гар гараасаа
Тэ хамтдаа. Тэгэд онц сурдаг хүүхдүүдэд яагаад тийм урам зориг хайрлах хэрэгтэй юм бэ гэж байгаа шүү дээ, тэ. Энэ нь бол Оксфорд гэдэг чинь өөрөө зүгээр цүнх биш Dream Pack байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл дэлхийн топ сургуульд Монголоос бид бөөндө очиж сураа хэрэгтэй, тэ. Одоо жилээс жилд одоо анх бидрийг 15-нд оруулж одоо танилцуулж ирсэн 1-р ангийн хүүхд маань одоо 10-р анги Оксфордд сурна л гэдэг. Манай хүүхдүүд ерөөсө дандаа тэгдэг гарангуудаа Оксфордд сурна гэдэг. Нөө цөнгөч нэг хамгийн сайн найз нь штэ. Тэгэнгүүт ерөөсө хүсэл зорилго нь би дэлхийн топд сурна. Бидний ерөөсө хүсэл мөрөөдөл ерөөсө л тэр том юм руу мөрөөдтэй. Том юм руу мөрөөдөд магадгүй хүрч чадахгүй байсан ч дунд дээр буuna. Тэгтээ магадгүй 100-аас 1 нь хүрнэ. Тэрийг бид нэр хөтлөх ёстой. Хүсэл мөрөөдөлд нь хөтлөх ёстой гэж бол бат итгэлтэй. Тэгэхээр бүтээгдэхүүнээ альва бизнес эрхлэж байгаа тохиолдолд бүтээгдэхүүн өөрөө яг 3 одоо богино дунд урт хугацааны бодлого, үзэл бодол нь яг хаана орших юм бэ? Зорилго нь хаана орших юм бэ гэдэг чинь яг тэрэн дээр нөгөө нэг би ярилцлагын ихэнд хэлжсэн. Энэ бол маш алсыг харсан, холыг харсан, боловсралтай холбогдох, цаашлаад улс орны хөгжилтэй холбогдох тийм том гурван холбоо юм байна. За ер нь их утга учиртай юм байна. Тэгээд бас энэ яагаад ингэж аль бисны эрхтэй гэж хүмүүс аяух ярьдэн шүү дээ. Чухал их юм. Ер нь бол бүрэн дүрэн ойлгож байна. Монголын өсөлтөл яг алих ингэж монголчлон гэдэг чинь юм шиг те нэг хямдгыг авах гэдэг одоо үзэгдэл одоо дуусаагүй л байна тий. Тэгэхээр энэ дээр сая таны хариултууд бол ойлгомжтой байхаа гэж би бодож байна. Зүгээр одоо аль бисны мэрэгэл лицензтэй програм хангамж гэдэг юм тий. Заавал бүтээгдэхүүн чихгүй. Тэр зүйл нь ямар утга учиртай тэгээд хүндээ ямар хэрэгтэй нь бол ойлгож байна. За тэгээд сая бол нэг кейс стади та ярьсантай хүмүүс ингээд лайв цацаад баахан группээр шеэрлэгдээд энэ чинь муу зүг юм ингээд бурууг нь авцсан байх шүү дээ тий. Тэгэхээр чинь коммент нь бол одоо манайхан чинь сайхан хараад өрөөнө л яг брендийн сөрөг юмнууд айгүйх орж ирж байгаа шүү дээ тий. Энтэй адилхан тэгээд хувь хүнд чинь танд одоо нэг өмнө би нэг хальт сонсч байсан тийм тулгарч байсан гэжсэн тий. Одоо чинь би сая таныг танилцуулж байсан 2007 оны Монголын сайхан бүсгүйгийн тэргүүн байр гээд тэгээд энэ одоо шагналыг одоо тухайн үед ингэж мисэн тэмцээнд ороод төрүүлж яхад араас нь ингэж сөрөг юм тухайн үед сонирхол байсан баг л та хэвлүүдээр юм гарч яхад та тэрийг яаж зохицуулж исэн ямар сэтгэл төрж исэн одоо бол нөө сошиал бол өөрчлөгдөж байгаа болохоос тэр үеийн мэдрэмжийг би бас одоо бизнесээ төр жоохон хазаагаад хувийн тэр талаас нь бас асууя гэж бодлоо л та. Сөрөг PR тэрхэн дасан зогцсон бэ. За мэдээж нөгөө нэг одоо хүний одоо 20 нэмэх нас те 30 нэмэх нас тэгээ цаашлаад ингээд нөгөө тухайн үеийн хүлээж авч байгаа цаг үеуд өөр гэдэг те сэтгэл зүйн онцлог нь тэр үед хүлээж авч байхад бол мэдээж гоё таатай зүйл ерөөсөө байгаагүй. Гэхдээ шийдэл би бол нэг зүйл боддог. Ерөөсөө хүнд хэцүү зүйл дээр шийдэл олох хэрэгтэй. Шийдэл чинь харин зөв байх хэрэгтэй тий. Тэр нөгөө нэг асуудал тулгарч штэ. Тэгээд тэр асуудлуудыг ямар шийдэл байх вэ гэвэл өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө тултал хөгжүүлэх хэрэгтэй. Тэр сөрөг комментууд, сөрөг одоо тий одоо тухайн үед бол нөгөө шар санин гэж байсан штэ тий. Тэд нар бол ингээд яг ингээ өнөөдрийн бас намайг бүтээлцсэн байгаа байхгүй юу. Ясам дээр ингээд хүмүүс ингээд зүгээр ингээд хин нэг шүүмжлээд байна те. Тэр яг факттай юм уу, фактгүй мүү гэж хоёр анз байгаа штэ. За би бол угаас алдааны цомрлог шүү. Би бол бүх алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр алдаа болгоом маань намайг хөгжүүлээд байгаа байхгүй те. Сөрөг комментууд бол маш хэрэгтэй. Хүн илүү хурцлагдана. Тэрэнд бол ингээд шантраад, доошоо ороод, гудайгаад тэрэндээ яаж дийл хийх вэ гэд дийл хийж чадахгүй байх юм бол тэр харин буруу болчих واخгүй. Харин тэрнтэй би яаж дийл хийх вэ? Бага бодит үнэн буюу өөрөө буддын одоо нэг Айнстайнгийн 17 дахь зурлал гэдэг чинь өөрөө өөртөө гэрэл бол гэдэг. Өөрөө өөртөө гэрэл болохын тулд ер нь юунаас эхлэх хэвтэй юм бэ? Хаанаас эхлэх хэвтэй? Өөрөө өөртөө л бүрэн одоо нөө satisfaction буюу одоо өөрөө өөртөө л масар өндөр confidence-тэй байх нь л айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр өөрийн бүтээх ингээд чи яг юунаас тийм сэтгэл ханамж авах юм бэ гэдээ өөрөөсөө асууж исэн. За окей би тэгвэл өөрөө өөртөө ихтэй байханд бол би юм бүтээх хэрэгтэй юм байна. Би угаасаа маркетинг дуртай, худалдааны салбар дуртай, өөрийгөө ингэж сорих дуртай. Тэгээ би энэ рүү хинэж тусламжгүйгээр яг self made хийх хэрэгтэй юм байна. Өөрөө бүтээх хэрэгтэй юм байна гэд шууд зориглоод орж исэн. Тэгээд одоо нэг жишээ нь л да метромол одоо ингээд сайлын үнэ хүнд ер нь 2-3 орлого байх хэрэгтэй. Танаа одоо сэдвийн бас нэг онцлог гэдэг шүү дээ тий. Тэгээ метромолын төсөл одоо велветийн төсөл төр ингээд тогтмол цалин гэдэг чинь яг сайлын үнэ авахгүй чамд ингээд эртэлгүй тэр
чам руу яг орно тий. Тэгтээ яг эрсдэлтэй алхам хийх гэж байгаа хүмүүс тэр ажлаа хийж байхдаа хажуугаар нь нөгөө нэг хаастал буюу одоо яг хажуугаар нь орлогын дараа чи их усүрээ сорж үзэж явах хэрэгтэй юм байлээ. Би бол яг анхныхаа одоо Hello Kitty гэдэг нэг юм китинд би үнэхээр дуртай учраас зүгээр ингээд яг оригиналыг одоо ингээд Шанхай, Бээжингээс цуглуулж авчираад нөгөө ажил хийж байхдаа зүгээр жижиг метромолынхаа нэг давхар зарж үзчихсэн. Тэгээ ерөөхдөө маш ойлголтоос нэг худалдааны за окей чи хамгийн яг оригинал бүтээгдэхүүнийг санал болгоо. Тэ? Үн бол мартагдана, чанар бол мартагдахгүй. Тэгэхээр энийг л ерөөсөө мартаж болохгүй юм байлээ. Зөв. За тэгэхээр сая та барыг эхлүүлчлээ л манай подкастын уламжлалт асуулт нэг орлогын хэрэг зочин болгоноос асууж байгаа орлогын хэдийн их өсвөртэй гэж. Одоогийн байдлаар та тэгвэл хэдийн их өсвөртэй. За ерөөхдөө ийм манай бизнесийн онцлог ерөөхдөө угаасаа олон одоо ингээл өөр ирэхгүй ингээл олон болоод идэм нэмэгдээд идэг. Гэхдээ нөгөө нэг Паретогийн зарчим байгаа шүү дээ. Италийн одоо эдийн засагч Паретогийн 80-20-ын зарчим тий. Италийн ерөөсөө эдийн засгийн одоо Италийн одоо баялагын 80%, 20% хүнд зориулагдсан юм байна гэдэг. Энэ чинь менежментийн бараг 150 жилийн өмнөх онл хэрнээс өнөөдөр бид нар хэрэглээ явж байгаа байхгүй. Би ч гэсэн асар тэр зарчимд одоо итгэдэг. Жишээ нь гэхэд одоо Оксфордын тэ 20% загвар нийт орлогын 80%-ийг бүрдүүлдэг гэх мэт. Тэрэн шиг одоо бид нар одоо ингээд манай компани за Оксфорд бол тэдэн хувь нь байтал хажуу талд нь заавал нэг юм байх хэрэгтэй байгаа байхгүй. Жишээ нь гэхэд 9 сарын нэгэн гэхэд манай бүх цүнх 100% дуусаад энэ ч нөө тодорхой тоотой байдаг их хэмжээгээр бас болдгоо. Яг гэвэл бид нар нөө тусгай нөхцлөөр 30-40% хэмд борлуулж байгаа болохоор тодорхой тоотой бүр ингээд зах зээлийг ингээд хангах боломжгүй. Дээрээс нь хизээч хямдрал зарлах боломжгүй. Тэгээ 90% дуусчдаг байхгүй. За тэгэнгүүт 9 сард чинь нөгөө бүх мөнгө чинь ингээд төвлөр чинь. За магадгүй нөгөө зээлийн хүний дараа чинь одоо шат руу орж штэ. Тэгээд эрэнгүүд чинь зээл бол хүнд маш их хэрэгтэй шүү. Тэгээд тэрийгээ нөгөө нэг зээл одоо ингээд авах тусан банк чамд итгээл өвшөө их том дүн болгоод штэ. Тэгэнгүүт тэрийг хаашаа шилжүүлэхээр ингээд тооцоолчихно. 9 сараас 6 сар хүртэл манай мөнгө сул байдаг. Тэр цаг хугацаанд бол одоо нөгөө зах зээл дээр дөнгөж баригдаж суурин эхэлж байгаа нөгөө баталгаатай ер нь хариуцлагатай компаниуд үйл хөдлөхүүд рүү одоо тэр нөгөө худалдаа үйлчлэгийн талбараар мөнгө хийчдэг гэсэн. Тэгээ ашиглалтанд орохоор нь одоо CEO ч юм уу те нөгөө одоо юм хариуцлагатай компаниуд санхүүгийн сахилга бат сайтай компаниудад гиг оруулаад одоо нэг талдаа би бол түрээслэгч нөгөө талдаа бас түрээслүүлэгч хийдэг гэсэн үг байхгүй. Тэгээ тэр нь бол сайлын үнэний одоо нөгөө тогтмол орлогч юм болоо явчихна гэсэн үг. Тэд нар бол ингээ хариуцлагатай одоо ингээ сар болгоны 10-нд ч юм уу яг сар бол гэрээний давуу яг ямар ч асуудалгүй чиний мөнгийг төлөөлөдөг. Гифт ингээ цаг хугацааны дараа тэр үйл хөдлөгчийн property чинь өөрөө үн цэн өсчдөг. Яг үндэ эн чинь CEO ингээд манайх оруулж байгаа ч гэсэн яг үн цаад бодлого нь бол бид нар property-га өсгөж байгаа байхгүй. Property чи олон л эцэг байршлын үнцнийг нэмэгдүүлж байна. Тийм, тэгээ олон хүн бүрдүүлнэ. Тэгээд ерөөсө бизнесийн гол зарчим бол хөл хөдөлгөөний урсгалыг нэмэх шүү дээ. Тэнгүүд үнийн тултал хүргэсний дараа бид буцаа зах зээл дээр худалдаалцдаг л гэсэн үг. Тийм сая тайлбар байна да. Зүг. Бас ухаалаг шүү те. 9 сараас 6 сарын хооронд эргэлдүүлж гин гэсэн үг шүү дээ. Бид нэр хэлэхээр бол. За, иймэрхүү сонтой. За ингээд манай подкаст ер нь дуусах чинь хандж байна. Тэгэхээр одоо сүүлийн асуулт бол юм байна. Ер нь та бол одоо олон газараар явж үтсэн байна. Олон одоо энэ прожект төслүүд дээр ажиллаж үтсэн байна. Их бас нэлээд бизнес хийж үтсэн байна. Тэгэхээр дөнгөж бизнес эхэлж байгаа хүмүүст одоо хандаж ямар зөвлөгөө өгмөр байна. Энэ талаар бас та дэлгэрүүлж яриач. За хамгийн чухал зүйл бол хамгийн чухал зүйл чи яг ямар бүтээгдэхүүн сонгох вэ гэдэг чинь одоо ингээд хөөсрөл би болгочгоос айгу үргэлж айж явах хэрэгтэй контент бол ингээд бүтэнгүүд юу ч лээсэн зарагдаж гин гэж бодож байна гэтэл үгүй энэ бол нөгөө богино хугацааны асуудал байгаа байхгүй чи урт хугацааны юмыг жинхэнэ бизнес моделийг бизнес системийг босгоё гэж бодвол бүтээгдэхүүн чи хин юм бэ гэдэг айгу чухал бүтээгдэхүүн чинь богино хугацаанд урт хугацаанд хэн байх юм бэ гэдэг маш чухал байгаа байхгүй. Тэгэхээр бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн хэрэглэгчдэд санал болгох юм бэ гэдэг судалгааг яг маш сайн статистик тоон дээр датан дээр ажиллаж тэгээд тэр нөгөө нэг product frequency гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг худалдаж авах давтамжийг маш сайн харж байгаарай. Жишээ нь талх бол угаас айл өрх болгон авдаг тийм ээ. Гэтэл одоо нөгөө нэг айл өрхийн маш цөөхөн авдаг зүйлс байдаг шүү дээ. Одоо жишээ нь хөшөг ч юм уу те бөөдөн ч юм уу яг хэдэн удаа авах юм
нийт lifetime буюу одоо амьдралынхаа туршид хэдэн удаа нэг өрх хэдэн диван авах гэдэг тэр frequency-г маш сайн тооцоолж байгаараа. Одоо жишээ нь манай Oxford дээр анх бид нар ингээ ороход ингээд за нэг цүнхийг 3-9 жил хэрглэж байна. Амар low frequency-тэй буюу бага давтамжтай бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэр цүнхийг авсан аваагүй одоо тэр айл одоо нин шаардлагатай жигсаалтны ихэнд байхад хэцүү болж байгаа байхгүй тий. Дээрээс нь цүнхээ бас өв залгамжлуулчихна. Ийм тохиолдолд чи яг үнэхээр сайн бүтээгдэхүүн олчлоо. Ийм фреквенси давтамж багтай бүтээгдэхүүн гэхдээ сайн бүтээгдэхүүн байвал яаж орж ирэх вэ? Статистик датан дээр ажиллаарэ. Одоо жишээ нь хэд Монгол улсад те 1-12 дугаар ангийн 770 мянга орчим 24 оны одоо тооцоолоор сурагч байна. За тэгвэл 30-аас 1-р ангид орж байгаа Улаанбаатар хотын 30 жилд одоо нэг 30-аас 40 мянган хүүхдтэйг нийт улс орон даяараа нэг 10% нь буюу нэг 70 мянга орчим байдаг байхгүй. За энэ тоон дээр бид нэр ажиллана гэж үздэг байхгүй. 80% борлуулалтыг энэ дээр хийнэ. Анх 1-р ангид орж байгаа хүүхд дээр хийнэ. За энэний хамгийн анх эхэлжсэн 15 онд 0.3% дээр эхэлжсэн байхгүй. Бүр мянганы штэ. Тэ? Мянганы 3% буюу 30 шигийг авчирч ирсэн байхгүй. Одоо ингээд жил болгон мянганы байжсэн орн нь урагшлаа авчирна гэсэн үг шүү дээ. Одоо 100-ны тэд 10-ны тэд гэд одоо бол 20-30% руу ингээд ороо явж гин гэсэн үг. Тэгэхээр энэ зах зээлийг маш сайн тооцож үзэж байгаагаар яг энэ бүтээгдэхүүн нэгдүгээр хүний амьдралд хамгийн хэрэгтэй юм уу? Дээрээс нь гэсэн энэ статистик дата те энэ тоон дээр яг ажиллаж болохоор чи хэдэн хувь хүртэл нь ажиллах гээд байгаа юм бэ гэдгээ хамгийн түрүүнд харж иж нөгөө стартапаа эхлэх нь маш чухал. Ер нь урт хугацааны юм хий гэж бодож байвал тий. Тэгэхгүй зүгээр юм богино хугацааны зүгээр контент хийгээл одоо нөгөө fast fashion гэдэг байгаа шүү дээ. Эдгэрчин бол нэгдүгээрт байгаль дээлгүй. Тэгээ хүн бол ингээд тухайн үедээ хямдхан аваад ингээд сэтгэл ханамж ингээд авчдаг хэрнээс урт хугацаанд энэ хэрэггүй зүйлээсэн биз дээ гэд нэг 30 гараад ирэхээр чиндээ нэг ойлголт авчдаг шүү дээ. Өө би амар хэрэггүй зүйлс мөнгөржсэн байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ дээр бас маш их бодолтой ирээдүйн холыг зарсан одоо байгаль дэлхий дээр хүртэл нэг юм бас амжуулаад хэлэхэд за Европын холбооны улсад одоо жишээ нь green tax гэж яддаг шүү дээ. Одоо Итали байлаа гэхэд те value added VAT нэмэгдэх албан татвар нь болохоор одоо нэг тухайн бүтээгдэхүүн дээр 22% гэж орж иж байгаа байхгүй тий. Манайх ч юм бол 10% шүү дээ тий. Гэтэл 22% ингээд задраа явчихдаг. Байгаль дэлхий бүтээгдэхүүн дахин боловсруулагдсан бүтээгдэхүүнүүд 5% руу бүр ордог жишээ нь. Тийм интервал байх хэрэгтэй. Түүнээс ч бүх бүтээгдэхүүн 10% ватт буюу нэмэн хүртгэхийн татвар төлнө гэсэн team систем чинь жоохон алдаатай санагдаад идэг байхгүй. Бид нар маш холыг хаарсан интервал хийх хэрэгтэй. Одоо нөтийн буцаалт туудахгүй 5% болох гэдэг шүү дээ тий. Гэтэл ямар бүтээгдэхүүн дээр яг тийм байх юм бэ? Байгаль дэлхий хор хүнэл багтаа одоо юу гэдэг нөгөө машин руу Монголын одоо юу нөгөө машины татвар өөрчлөгдсөн шүү дээ тий. Тэрэн шиг тэр системийг бүтээгдэхүүн рүү бас оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Пластик торон дээр л ихэд татварыг их байлгадаг. Гэтэл нөгөө нэг байгаль дэлхийд олон хэрэглэгддэг торон дээр такс нь 5% байдаг ч юм уу. Ийм интервал систем хэрэгтэй л. Юу н уян хатан байх хэрэгтэй байна тий. Цахилгаан машин дээр татвар нь бага гэдэг шиг тий. За тэгвэл сая нэг сүүлийн асуулт төр нэг шинээр эхэлж байгаа бизнес эхлүүлж байгаа хүмүүс дээр ямар зөвлөгөө хэрэгтэй вэ гэхээр та яг өөрийн жишээн дээр судалгаатай датан дээр орох хэрэгтэй гэдэг бол тайлбарлаж өглөө гэж бодож байна. Тэгээд юу н энэ брендийн одоо сая би ойлгохлоор энэ цүнхийг бол одоо дор хаяж 9 жил хүн тасалдаг үрд юм байна. Тэгэл ахарна авсан бол дүндэр ингээл доош явах юм байна гэж ойлголоо. За тэгвэл одоо би бас түрүү хальт нэг сонссон л доо энэ цүнхийг авахын тулд аюух оочр гүйцэтгэе гэжсэн. Тэгэд энэ яг бодит төр үт юм ингээ онлайнаар захиалж болдгоо юм уу те энэ та бас дэлгэрүүлж ирвэл энэ дээр их сонирхолтой. Яг цаг хугацааны явцад ингэдэг юм байна. Эхлээд хүмүүс ч офлайн буюу яг дэлгүүрээс очиж авдаг. Энэ стор тий. Тэгээд ихтгэл үнэмшлэн ингээд тогтоод ирэхээрээ онлайн руу орд юм байна. Өөрөөр хэлбэл энэ жилээс одоо ажиглагдж байгаа юм онлайны ачаал бол асар их болцсон байгаа байхгүй юу. Тэгээ очрыг бид нар яаж одоо өнгөрсөн жилээс эхлүүлээд display merchant буюу одоо Hermes-ийн нөгөө худалдааны загвараас санаа аваад бид нар яг ингээд хэрэглэгчийн гар дээр цоо шин цүнх зиплоктоо тэг бүр юм ууттайгаа бүтэнээр нь ингэж өгөхтэй юм байна гэж зорьсноор яадаг вэ гэхээр зөвхөн модель загвар нэг цүнхнээс нэгийг дисплей дээр тавьчихна гэсэн үзүүлэн дээр. Үзүүлэн дээр тавьсан цүнхийг код бичээд нөгөө агуулгаас бүр ингээд цоо шинийг гаргаж өгөөд тэгээд тооцоогоо гардаг ийм систем хэрэгжснээрээ нөгөө 3 цаг 4 цаг очрлохоо болцсон. Ерөөсөө өмнө нь бол ингээд нөгөө бид нар хэмждэг ер нь датан дээр ажиллах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ тий. Өмнө нь бол нэг 100 цүнх бичлээ гэхэд бид нар нэг цаг 30 минут ч юм уу ингээд
авдаг байсан бол одоо бол 100 цүнхийг бол ерөөсө 20 минутанд л бичнэ гэсэн үг. Зөв. За ойлголоо. Тэгэхээр энэ одоо хүүхдэд нөгөө эцэг эхчүүд л анхаарах юм байна л да. Цүнхний яагаад тэр хүүхдийн одоо бүхтэйхгүй явах өс төгсөлт нь нөлөөтэй вэ гэдгийг таны ярианаас үлдэн сайн ойлголоо. Тэр орсон материал тий бүх юм судалгаа шинжилгээний явд юм гэж ойлголоо. За тэгэхээр санаа суу подкаст маань энэ төрөд өндөрлж байна. Тэгээд цаг цав гарган ирж бидэнд одоо энэ франчайз, мерчендайз болон эд бүгдийг тайлбарлаж тий яагаад одоо энэ бүтээгдэхүүн ийм чухал вэ гэдгийг ойлгуулсанд их баярлалаа. Тэгээд бас өөрийнхөө хувийн талаар одоо бизнес хийжсэн туршлагаа бас хуваалцлаа. Бас бид хүн одоо хүний нөөцийн талаар оноотой холбох тэр мэдээллийг авлаа гэж бодож байна. Тэгээд танай компани одоо 10 жил болж байгаа юм байна. Энэ бүтээгдэхүүнийг оруулж ирээ те. Энд нь баяр хүргэе. Тэгээд цаашдаа амжилт нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ингээд 10 жилийн одоо нэмкийн туршлагаасаа одоо ингээд хэрэгтэй зүйл байвал манай танаа сонсогч маань хэрэгтэй зүйлийг аваад хэрэггүй зүйлийг тэгээд орчин эзтэй. Тэгээд төгсгөлд нь бас танаа подкаст ийм хэрэгтэй бизнесийн салбарт яг онож те туршлагатай хүмүүс ингэж танаа зүгээс ингээд цаг заваа зарцуулаад бусдад хэрэгтэй мэдээлэл хүргэж аваад талархал илэрхийлээд өөртөөхөө одоо бүтээгдэхүүний дээжийг манайх авчирсан байгаа. Тэгээ энэ тор маань нөгөө нэг яг ингээд нөгөө мерчент гэдэг маань аль бие усных гэдэг утгаараа нөгөө энэ лого Оксфордынхаа логоны хажууд өөртөө хаяг байрлуулах хэрэгтэй гэсэн үг тий. Тэгээд энийг хийсэн байгаа. Тэгээд дотор нь манай 200 г жинтэй офс одоо спорт цүнх гэж ярддаг тийм цүнх байгаа. Тэгээд дээш харсан цаа учраас хамгийн сайн сайхан бүхэн танай компани болон подкастын контентын баг хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа яваа. За ингээд Оксфордын альбисны гэдэг шиг дөрөв нэр альбисны брэнд бүтээгдэхүүнийг бэлгэнд авлаа. Баярлалаа. За тэгээд зочин болж орсон баярлалаа гэд энэ YouTube задлан гэдэг энэ номыг саяхан хэвлэгдсэн энэ номыг бас бэлэг болгож өгье. За баярлалаа. Бэлгийн дэд ном гэж тэ. Харин тий. Игээ Сансой подкастын энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Дараагийн дугаараараа иргэн уулзцаая. Баяртай.